Тусгай сурвалжлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа бид төрийн болон албаны нууцын тухай хуулийг онцолж байна. Яагаад гэвэл засгийн газар энэ хуулийг өөрчлөх ийм хуулийн төслийг боловсруулах явж байгаа юм байна. За нөгөө төр олон нийт төрийн үйл ажиллагаанаас ил тод нээлттэй байдлыг хүсэж байна. Ийм игцэгтэй үе таарч байна. За ийм учраас бид энэ холбогдох судалгаануудыг уншлаа. За бас холбогдох судлаачдтай нь уулзлаа. Тусгай сурвалжлага нэвтрүүлгийг хүлээж авч үзнэ үү? Монголын нууц товчоо эзэн богд Чингисийн их засагт бичснээр хааны хишигтэн цэрэг хэвтүүлний тоог нууцалдаг. Асуусан хүнийг агт мориор торгож, задруулсан хүнийг 100 удаа шийдэмдэж шийтгдэг байж. Онцгой нууц задруулвал алах ял оноо гэх боловч тэрхүү нууцад юу багтдаг байсныг өнөөдрийн бидж мэдээгүй ирлээ. Улсын нууцын жагсаалтыг эрх зүйн актаар баталж, салбар хүрээг нь тоолсон он цаг бүр сүүлийн хаж. 1945 оноос эхлэн 1995 оныг хүртэлх 50 жилийн хугацаанд сайд нарын зөвлөлийн тогтоолоор улсын нууцын жагсаалтыг баталж иржээ. Төр улс гэж байвал мэдээж нууц гэж байдаг. Гэхдээ энэ бол ерөөсөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой, төр улсын нийтлэг хэрэгшигтэй холбоотой асуудлаар. Энэ чинь улс орнууд өнөөдөр бас ямар орчинд байгаа вэ? Үеийн үед л ийм өрсөлдөөн, тэмцэл, тийм утгаараа одоо юу гэдгийг аливаа улс болгон таниулын байгууллагатай, хууль сахиулах байгууллагатай. За тэгээ төрийн нууцтай. Энэ бол одоо ингээд жишг. Сайд нарын зөвлөлөөс 1945 онд 12, 1955 онд 14, 1964 онд 58 салбар хүрээний мэдээллийг улсын нууцад хамруулсан. 1975 онд нууцад хамаарах мэдээллийг байгуулгаар нь жагсааж 610, 1988 онд эргээд төрийн нууцыг салбар хүрээгээр нь тодорхойлох болж тухайн ондоо 61, 1991 онд 47-г улсын нууцад авсан байдаг. Ардчил анхалж эхлэхдээ ил тод байдлын хувьд галааснс гэдэг юмараа хэлсэн шүү дээ. Ардчилсан хувьсгалын дараа батлагдсан 1992 оны үндсэн хуулиар төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоон хамгаалах шийдэл гаргасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17-д иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалвал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй болохыг тунхагласан юм. Мөн хүний эрх, нэр төр, алдар хүндийг улсын нууцыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална гэсэн юм. За төрд ажиллаж байгаа албан тушаалтнуудын тархин дотор нэг ийм би чухал ажил хийж байгаа. Энэ чухал ажлыг заавал эдгээр мэдэх албагүй, би мэдж яхад хангалттай гэдэг нэг ийм хандлага байгаа даахгүй. За энэ хандлага энэ нэг уламжлалт маягийн соёл чи өөрөө одоо чөлөөд арчилсан нээлттэй нийгэмд байх соёлыг оруулж ирэхгүй түлхээд байна. Тэрний хамгийн тод илэрхийлэл нь одоо нууцтай холбоотой асуудал. Улсын хурлаас арчилсан үндсэн хуульд нийцүүлж төрийн нууцын анхны хуулийг 1995 онд баталснаас гадна байгууллагын нууцын тухай хууль, төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиудыг гаргасан юм. 1995 оны 4-р сарын 18 төрийн нууц гэж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамруулсан тус улсын гадаад дуудлага, эдийн засаг, шинжилгээ ухаан, техник технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөг тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах үйл мэдээллийг томьёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлнэ. Холбогдох хууль зааснаар төрийн нууц нь онц чухал нууц, маш нууц гэсэн хоёр төрөлтэй. Ийм тамга дарагддаг. Байнга эсвэл 20-30 жилийн хугацаанд нууцладаг. Ер нь төрийн нууц гэвэл их өөр ойлголт. Улсын нууц гэж байна уу гэхээс төрийн нууц гэж байх чих. 1995 оны 5 сарын 16 байгууллагын нууц гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ баримт бичиг бит зүйлийг хэлнэ. Байгууллага нууцаа өөрөө хамгаална. Бизнесийн нууц гэдэг энэ ойлголтыг байгууллагын нууц гэдэг үгээр илэрхийлсэн. Ер нь бол
хуучин уламжлалаас л эхэлсэн байх. 92-ийн үндс хуулийн дараагаас эхлээд тий албаны нууцаас өмнө. Тэгээ энэ байгууллагын нууц гэдэг ойлголт гаргаад ирсэн чинь байгууллага гэдэг тхэн аврах юм байгангуудаа төр ч гэсэн байгууллага мөн штэй гэдэг агуулгаар нөө төрийн нууцаас гадуур дахиад одоо байгууллагын нууц гэдэг нэрийн дор нууцлахгүй байх ёстой мэдээлэл нууцлах сонирхол төрд ингээ байнга илэрхийлэгдээд яваад байсан. Гэтэл энийгээ бүр дахиад албажуулаад албаны нууц гэдэг үг оруулж ирээд дахиад ингээд одоо баталгаажуулсан. 2016 оны 12 дугаар сарын 1 албаны нууц гэж задруулах, өргөдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалтанд байх мэдээллийг хэлнэ. Албаны нууц мэдээлэлд нууц гэсэн бичиглэлтэй тамга дардаг. Уг нууцыг 10 хүртэлх жилээр нууцлж болдог. Нуух юм байдгийн бол өдөр онцгой тэр нуух юм байдгийн бол тэрийг харин тэр төрийнхөө хуулинд нь хуульчлах хэрэгтэй. Албаны гэж одоо тусны юм эле болоо юм гаргаад үүднээсээ аваад даргыгаа хүртэл тэгд нуудаг. Тэгээд хийхгүй дэмий юм хийдэг. Энэ юмыг одоо зогсоох хэрэгтэй. За бид бол төр хэмнэлэг, цэцэрлэг, сургууль, за ажлын газар, татвар цагдаа, хэлийн шалган, за хороо хорин, өрхийн хэмнэлэг гэдэг ч юм уу. Ийм байгууллагууд бүх мэдээлэл өгж байгаа. Ерөөсөө хүмүүс төрхөөс өгөх хүртэлх бүх мэдээллийг төрд өгж байгаа. Төрөөс үйлчлэгээ авах болгондоо мэдээлэл дахин өгж байгаа. Төр өөр цугларсан энэ мэдээллээ эргээд бидэрт үйлчлэгээ хэлбэрээр үзүүлж байна. Ийм өнгөлөөгээд. За төр өөртөө цуглуулсан иргэн аж ахуй нэгж болон энэ төрийн байгууллагуудтай холбоотой мэдээлэл ерөөд нь 3 ангилж байгаа. 2021 онд гарсан нийтийн мэдээллийн хэлтод байдлын хуулиар мэдээллийг нээлттэй гэж ангилж байна. Хязгаартай хаалттай. Хязгаартай хаалттай гэдэг мэдээлэл нь одоо бидний ярьж байгаа төрийн болон албаны нууцын тухай ойлголт. Сүүлийн жилүүдээс одоо авилгын төсвөлийн индекс дээр гол одоо манай дээр сөрөг одоо дүнэлт өгж байгаа энэ гол үзүүлэлт дээр бооруулж байгаа асуудлууд нь юу вэ гэхээр төрийн мэдээлэл үйл ажиллагаа нээлттэй ил тод бос байгаад байна. Дээр нь иргэдийн мэдэх хэрэг ажил хүний эрхийг хангах асуудал бол их тоглолттой байна гэдэг байдлаар бол ийм зөвлөмжүүдийг өгж байгаа. Тэгэхээр энэний цаана мэдээж энэ төрийн байгууллага өөрөө мэдээллөхөөс татгалзаж байгаа иргэдтэй одоо яг энэ тодорхой үйл ажиллагааныхаа чиглэлээр мэдээлэл өгөхгүй байгаа нь асуудал маань бол яг энэ албаны нууцтай тодорхой хэсэг нь бол хамаарч байна. 2017 онд төрийн болон албаны нууцын тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш 62 байгууллага 928 мэдээллийг албаны нууцад бүртгүүлсэн байна. Тагнуулын ерөнхий газраас 2025 онд албаны нууцын жагсаалтад дүн шинжилгээ хийжээ. Тэд төрийн 59 байгууллагын албаны нууцад хамруулсан 882 мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тэгэхэд нийт мэдээллийн 31% буюу 274 нь нууцлах үндэслэлгүй. 6.1% буюу 54% нь хувь хүний нууцад хамаарах мэдээлэл байжээ. Шаардлагагүй мэдээллийг нууцлсан байна гэж шүү дээ. Аль байгууллагууд дээр хамгийн их байна одоо. Яг байгууллагын бүрээр нь бол мэдээллийг нь бол дэлгэрүүлж бид нь бол тагнуулын байгууллагаас бол аваагүй байна. Ерөнхийдөө бол мэдээллийн жагсаалттай дүн шинжилгээгээд ийм одоо дүр зэрэг гарч ийнэ гэдгийг бол тагнуулын ерхий газар бидэнд мэдээлэлээр ирүүлсэн байна. Тийм учраас бол хэрэглэх газар, засгийн газрын зүгээс бол энэ мэдээллүүдийн үнэлгээгээр нууцлаад байгаа бол энэ одоо асуудлуудыг нь бол бүгдийг хэл болох ажлыг бол зохион байгуулаад тагнуулын ерхий газар өөрөө энэ асуудлыг одоо өдөртөн зохион байгуулад гэдэг байдлаар засгийн газрын уралдааны тэмдэглэл гарсан. Төрийн болон албаны нууцын тухай одоогийн хуулиар засгийн газраас өнгөрсөн 9 жилд 575, давхцалгүй тоогоор 404 мэдээллийг төрийн нууцад хамруулжээ. Уг хууль батлагдахаас өмнө төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар 60 салбар хүрээний мэдээлэл төрийн нууцад хамаарч байсан. Тэгэхээр ингээд төрийн нууц, албаны нууц, байгууллагын нууц гэдэг энэ 3 гарчийн дор одоо нийгэмд ил байх ёстой маш олон мэдээллийг албан тушаалтнууд өөрсдийнхөө үзмжээр ингээд нууцлах боломжийг олгоод за энээсээ болоод нөгөө нээлттэй нийгэм маань хаалттай болоо хувирсан. Мэдэх хэрэгтэй иргэд маань мэдэх хэрэггүй болоо хувирсан. Мэдээллийн хонс байдлаасаа болоод олон нийт төрөл хяналт тавьж чадахгүй. Нөгөө дагаар шийдвэрээ бүрэн дүүрэн одоо зохистойгоор гарах чадамжгүй болоод хувирсан. Төрийн худалдаа авалтыг нууцад хамааруулж цаана нь бусдад давуу байдал олгодог, авилга авдаг гэх хардлагч байдаг. Шүүхийн шийдвэрч байдаг. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн автор нь хууль зүйн доктор Өнөр Баяр. Өмнө нь үндэсний аюулгүй байдлын зөвлөл авилгатай тэмцэх газарт ажиллаж байсан тэрээр 2016 онд ерөнхийлөгчийн зөвлөгөөр ажиллаж байхдаа уг хуулийг батлуулсан юм а. Яг хууль нь бол тийм муу хууль уг нь биш.
Тэгээ нэг юм асуудал болонгууд одоо Монголын нэг зөвлөл байна. Асуудал үүсгэхээр өөрөөсөө дандаа хордуулдаг. Албан тушаалтан бол буруугүй, дарга бол буруугүй, сайд буруугүй. Засгийн газар руу хууль буруу гэж. Яг үүндээ хуулиа өөрөөсөө зөв хэрэглэж чадахгүй байгаа байхгүй юу? А хуулийг ингээд тогтворгүй байлгах нэг тийм олигтой сайн зүйл биш. Ер нь бол зарчим. Тэгээс хууль дээр шалгуур нь байхгүй ш. Бага хаа. Байгуул төрийн байгууллага албан тушаалтан албаны нууцад дураар авахгүй гэж байгаа байхгүй тэрвэл дээр. А заавал тагнуулын байгууллага орчиж манайх энийг албан нууцад давал болж гэнэ болохгүй. Тагнуулын байгууллагч өөрөө өгнүүл яг дүгнжлээд энэ мэдээлүүд нь зайлшгүй үнэхэр үндэснээ айлгуул ямар хэмжээ нөлөө үзүүлж магадгүй учраас төрийн айлгуул нөлөө үзүүлж учраас эднэрийг бол авч болно. Эднэр бол шаардлагагүй гэдэг юм ийг уг нь хэлж өгөх хэрэгтэй. Энд чинь дахиад тагнуулын байгууллагаас үүрэг хариуцлага хөдөж байгаа асуудал байхгүй юу? Тэрээс ч одоо нэг сайд нь шийдчихдэг ч юм уу, төрийн нарийн шийдчихдэг, яам агентлагийн дарга шийддэг юм бол байхгүй шүү. Тэр зүйлээр халахвч игээд иргэдтэй хэвлэл мэдээллийг нь мэдээлэхгүй гэж байгаа бол баг тэр хууль хүчингүй болох баг илүү дээрдэх юм бол. За манай улсад олон нийтийн мэд хийх болон энэ сэтгүүлчдийн үйл ажиллагааны эрхийг ингээ хамгаалах энэ чиглэлээр тууштай маш олон жил зүтгэж ирсэн юм төрийн бүс байгууллага байдаг. За энэ төрийн бүс байгууллагын нэрийг Global International гэдэг. За энэ төвийн хуульч Пүрэв сүрэн одоогоос бараг 4-5 жилийн өмнө санагдаж байна. Төрийн болон албаны нууцын тухай хууль үндсэн хууль зөрчсөн гэдэг агуулгаар үндсэн хуулийн цэцэд хандж ирсэн. За мэдээж энэ маргааныг ингээ хэлцээ явж байхад олон нийт төдийлөн сайн мэдээлгүй байсан. За ямар ч гэсэн сүүл сонсох нь энэ үн цэцдэр ялагдсан байна. Тухайн үед юу болсон талаар нь бид өөрөөр нь яриулсан. За энэ бичлэгийг одоо үргэе. Бид нар нөгөө хэд хэдэн хуралдаа хийж яхад сервер дээр бол халлага орж ирсэн. Авчиад сонь тэмдэг үсэг зураад төрсөн дэшин дээр тийм юм байсан. А тухайн үед тагнуулын байгууллагаас ирж уулзсан манай байгууллагын төлөөлөлттэй. За хуульчдын баг өөрөө хэд хэдэн судлаачдаас бүрдсэн. Манай бас хуульч тухайн үед арай их аваагүй байсан тийм үү. Судлаач руу бас ярьсан юм тохиолдол бол байсан. Тэгээ асуудал юунд байгаа вэ гэхээр эн чинь хуульдаа их наривчл заагаагүй. Нэгт тагнуулын байгууллага санал болгоно. Саналаа өгнө. Тэн дээр хуралдаа шийдвэрлэжсэн газар. Тэгээд анхнаасаа шаардлагагүй зүйлийг нууцлсан байгаа байхгүй. Тэгтэл зүүн эн чинь өөр анхнаасаа нууцлах шаардлагагүй буюу тухайн шалгуурт хүрээгүй бол нууцлах эсвэл гэдэг зохицуулт үйлчилнэ. Нээлттэй байх хэрэгтэй байхгүй. Гэхдээ тэр мэрэгжлийн байгууллага байна шүү дээ. Би одоо мэрэгжлийн байгууллага гэж хэлнэ нэрээ. Тагнуулын ерөнхий газрыг. Энэ бүх албаны нууц дээр чинь тэр хяналтыг тавиад саналаа өгөх хэрэгтэй шүү дээ. Хаана юм? Тэр улс төрийн зорилгоор нууцлаад байгаа юм бол нууцлахгүй байхад нь саналаа өгөх хэрэгтэй, илүү байхад нь саналаа өгөх хэрэгтэй шүү дээ. Хаана вэ? Тийм л байна. Тэрөөсөө л хариулт бол энд л байна. Албаны нууц гэдэг одоо тамга дардцыг хэн дардыг? Албаны нууцыг бол мэдээж энэ чинь нөгөө төрийн нууцын зэрэглэлээр төрийн нууц бол мэдээж онц нууц маш одоо нууц гэдэг энэ зэрэглэлтэй. Албаны нууц бол нууцын зэрэглэлтэй байдаг. Тэгэхээр төрийн болон албаны нууцын тухай хууль заасан дагуу нууцын зэрэглэлтэй энэ албаны нууцыг бол мэдээж хуулийнхаа хүрээнд бол энэ одоо төрийн нууцын одоо асуудал хариуцсан тухайн байгууллагын ажилтан. За дээр нь байгууллагын удирдлагууд бол энэ тал тэднийг бол одоо хадгалт хамгаалалт ашиглалтыг хариуцсан явж байгаа. Global International-ийн жил бүр сэтгүүлчдийн дунд олон сэдвээр судалгаа хийдэг. Сүүлд хийсэн судалгаагаар олон нийтэд мэдээлэл түгээх үндсэн ажилтай сэтгүүлчид төрийн байгууллагын албан тушаалтнуудын мэдээллээ нууцлах хинэрхлээс болж ил тод нээлттэй байх ёстой мэдээллийг авч чадахгүй байгаагаа дурджээ. Манайх сүүлд нэг сэтгүүлчтэй айлд үйлдэл судалгаа 3 жил хийж байна. Одоо 22, 23, 24 он гэдэг. Тэгээд 25 оны 5 сар танилцуулдаг. Хэвлэрчлэн өдрөөр. Нийтдээ 274-өөс 387 сэтгүүлч хамруулдаг. Мэргэжлийн редакцид харилцагдаад үйл ажиллагаа явуулж сэтгүүлчтэй 10 баггүй юу? Жил болгоно. Нэг номерт мэдээлэл авахтай холбоотой харилцаа зөрчигдөх өгдөг. Тэр нь 67-оос 75% хариулж байгаа. Тэгэхээр мэдээлэл олж авч чадахгүй байгаа нь маш өндөр байгаа. Гол одоо түүхийн хэдэ бид нар бэлтгэж чадахгүй байгаа шүү дээ, тийм үү? Мэдээлэл бэлтгэх. Хууль сахиулагч эсвэл эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтан гэж байгаа. 85% зөрчиж байгаа дунджаар. Тэдний ямар шалтгаан хэлдэг? 3 дугаарт одоо тэр мэдээлэл авахтай холбоотой харилцаан дээр чинь нэг жишээ хэлье. 21 оны нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол мэдээллийн ил тод байдлаа мэдээлэл авах эрхийн тухай хуулийг шинжилсэн хариулга байхгүй.
Одоо дэлхийн 137 орнд тусгаас яг мэдээлэл авах холбоотой харилцааг зохицуулсан хуультай байна. Сая одоо ЮНЕСКОгийн 9 сарын 28-ны өдөр гаргасан тоогоор нээлттэй мэдээллийг нэг 68 гэж бичээд одоо консенсус алга болсон 67 төрлийн мэдээлэл нээлттэй байгаа тийм үү. Тэрний нэг одоо 6 чиглэлийн 600 орчим мэдээлэл нээлттэй байх хэрэгтэй нэрлэн заасан. За бид нар хүний эрхийн үндэсний комисс хууль ба ардчилгааг Канадад төвтэй байгууллагатай хамтраад Глоб Интернэшнл төв судалгаа хийлээ. Тухайн нээлттэй байх ёстой гэж зохицуулсан харилцааны чинь мэдээлэл одоо хууль хэрэгжээд 3 жил гарсан болсон байна. 22 оны 5 сарын 1-ээс хойш 30 гаруй хувьтай л ил тод болгосон биш. Тэгэхээр 60 эдэн хувьтай нээлттэй гэд хууль дээр бичсэн нөгөө мэдээлүүд чи ил болоогүй. Сэтгүүлч нийтэлж цэрэнж яв. Ил тод байдал санг удирддаг. Уулуурхайн салбарын ил тод байдлыг бий болгох төсөл. Төлсөн авснаа нийтлэл аяныг зохион байгуулж байсан хүн. Тэрээр өөр тохиолдсон хүндрэлүүдээ ингэж ярьлаа. Одоо шилбэл тогтоол 235, 236, 237 гэж явж ясна алгасаа 45 болчихоор тэнд нэг тийм ээ 7, 8, 9 ийм тогтоол байхгүй болчдөг байхгүй те зарцуул. Тэгээ тэнд юу зарцуулсан юм мэдэхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө төрийн мэдээллийг нуух нь бол илүү бас нуух талдаа боловсронгуй болсон байна шүү дээ. Бид нэр авч чаддгүй мэдээлэл бол засгийн газрын нөөц сангийн мэдээлэл. Ерөөсөө авч чаддаг. Монгол банк дээд зэргийн халдтай байгуулга байна. Дээд зэргийн Монгол бараг цорын ганц. Тэр бүхэл бүтэн өндөр барилгыг хүртэл те улсын нууцад оруулж байгаа барьцдаг. Тэр өндөр барилга барьсан шүү дээ те. Тэр нөгөө төрийн өмчийн хорооны ард талд Монгол банкныхаа барилгыг хууль зүйн яамны хотод нь төрийн нууцад оруулж байгаад барьчихсан те. Төрийн нууцад оруулж байгаад барьчихсан. Хууль зүйн авч бас тийм үү? Бас тэгс энэ хоёр барилга хоёулаа нууцад оруулж байгаад барьчихсан. Гэ төрийн захиргааны байгууллагын албаа агч нар тэрийг байгууллагын нууц юм аа гэж зогсоод байвал бид нар маш олон хулгай, маш олон одоо хууль бус үйл ажиллагааны хажуугаар ингээ харахгүй чихэндүлээ сэтгүүлч тэрийг олж мэдэх боломжгүйгээр явах гээд олж мэдсэн ч тэрийг олон нийтийн сүлжээнд хилцүүлж нэр устдаа шүүмжилж мэдээ хийх боломжгүй нөхцөл байдал руу явна гэсэн. Бид нар 2015 оны эрүүг үйл тэгээд 17 онд хэрэгжиж эхэлтэй аваачаад төрийн нууц мэдээллийг олж авах гэдэг эрүүгийн бие даасан гэмт хэрэгтэй болсон. 19-11 дугаар зүйлээр. Энэ аль ч усад байхгүй шүү дээ. Тухайн төрийн нууц ямар тохиолдол задардаг юм бэ гэхээр ажил үүргийн хувьд мэдчих буюу итгэмжлэн хариуцсан этгээдээс задруулах юм уу өргөдүүлэх тохиолдолд гэмтрийг байхгүй. Өмнөх зохицуулт юм байсан. Гэтэл одоо төрийн нууцыг та эсвэл би хүлээгээд аваад эсвэл санаанд байж байгаад энэ хогийн савнд нууц гэдэг тэмдэгтээ материал авах юм бол би олж авсан гэдэг хэрэгээрээ тагнуулын байгууллага шалгагдаад цаашлуул гин буруугийн асуудал хэлцэгдээд тэгээ улмаар хорих яллын асуудал яригдах болчиход байгаа байхгүй. – 2016 онд баталсан төрийн болон албаны нууцын хууль 10 орчим жил мөрдөгдчихлөө. За энэ хуулийг нэмж өөрчлөх 2 хуулийн төсөл боловсруулагдж байгаа юм байна. За нэг нь бол засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр боловсруулж байгаа юм хуулийн төсөл. Агуулгын ингээ харангуут албаны нууцын энэ холбогдлолтой харилцааг энэ хуулиас хасах хамт өргөн мэдүүлсэн 40 гаруй хууль байна. За энэ дотор дурддагдсан тэр албаны нууцтай холбоотой мэдээллүүдийг хасах ийм агуулгатай хуулийн төсөл явж байгаа юм байна. За нөгөө тал дээр одоогоос бараг 30 хоногийн өмнө Арчс намын дарга цогтгэрл Арчс намын бүлгээр хилцсэн асуудлыг хилцэх олон нийтэд мэдээлэхдээ төрийн болон албаны нууцын тухай хууль бид нэр өөрчлөлт оруулнаа. Илүүтэй төрийн нууцтай холбоотой эсгээр гэж ийм мэдээлэл цацсан. Тэрнээс хойш багагүй хугацаа өнгөрчлөө. За энэ хоёр хуулийн төсөл ер нь хэр агцтай явж байна. Хизээ улсын хурл өргөн барих вэ, хизээ хилцүүлэх вэ гэдэг. Юу зохицуулах, ямар үр дүн гаргах ингээд. Бид нар хоёр хариуцлагатай аль тундшаалтнаас энэ талаар тодруулсан. Төрийн болон албаны нууц гэж хавтгайруулж их одоо мэдээллийг нууцлах нь үр дүнгүй бөгөөд илүү хортой байна. Тэм учраас засгийн газраас бол энэ төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулад ингэ ажиллаж байна. За энэ хүрээндээ бол албаны нууц гэдэг ойлголтыг ер нь байхгүй болгоё. Нэгдүгээрт. За бид яагаад ингэж хэлж ийм гэхээр нэг талаасаа бол төрийн үйл ажиллагаанд ил тод нээлттэй байдлыг хангах нь өөрөө авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахад хэрэгтэй. Ард түмний мэдэх хэрэг.
ард түмний хяналтанд байх. Аливаа төрийн эрх мэдэл бол ард түмнээс уг сурвалжтай. Тэгэхээр төрийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байх хэрэгтэй. Цаана татвар төлөгчдийн мөнгө хөрөнгө байна. Энэ үднээсээ ингэж ийм бодлого барьж байгаа. Нөгөө талаасаа энэ нууцыг хадгалах хамгаалах үйл ажиллагааг илүү оновчтой зөв зохион байгуулахад энэ бас хэрэгтэй. Шаардлагагүй олон зүйл нууцлчаад тэнд одоо хүн хүчээ зарж, хөрөнгө хүчээ зарж явах биш. Нууц байлгах ёстой. Энэ өнөөдөр глобал орчин нөхцөлд Монгол орны эрх шийг хамгаалах үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаа яг зөв тодорхойлж, зөв хамгаалах нь зүйтэй юм а гэж ингэж одоо үзэж энэ концепц үзэл баримтлалын хүрээнд хуулийн төслөө боловсруулад ажиллаж байгаа. За үр дагаврын тухайд одоо албаны нууц гэхэр чинь төрийн байгууллагын одоо албаны нууцын тухай яриад тий. Тэгэхээр төрийн байгууллага дээр байж байгаа тэр албаны нууцын тамгатаа бүх зүйл одоо ил болох уу? Одоо хууль батлагснаар үр дагавар хоёрт гэвэл нөгөө байгууллагын нууц гэдэг ойлголт төрийн өмчт компаниуд чинь тэр байгууллагын нууц гэдгээрээ тэнтэй ингээд нууцуд нь үлдчих юм шүү. Гэхдээ ер нь бол төрийн байгууллага, төрийн албаны харьяа одоо үйлдвэр компаниуд бүгдэнд нь бол ер нь бол төрийн болон албаны нууцын тухай үйлчилж байгаа. Тэгэхээр цаашид бол энэ албаны нууцын гэдэг ойлголт байхгүй болсноор энд байгаа албаны нууцд авсан бүх мэдээлэл ил тод нээлттэй болох ёстой. За энийг бол бид энэ хууль эрх зүйн орчны шинжилгээний хүрээнд хийнэ. Нөгөө талаасаа энэ бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зайлшгүй одоо ажиллах ёстой ийм нэг төрийн өмчт цөөн компаниуд байгаа. Энэ компаниуд мэдээж бизнесийн өрсөлдөөнд оролцоход зах зээл дээр одоо бусад гадаад улсын компаниуд одоо өрсөлдөхөд мэдээж одоо бизнесийн нууц гэдэг ойлголт байх хэрэгтэй. Тэгээ энийг бол бид харин энэ одоо хууль эрх зүйн орчны хүрээнд бас энэ одоо бизнесийн өрсөлдөөнтэй холбоотой асуудлыг байгууллагын нууцаар одоо зохицуулах боломжийг нь бас бүрдүүлнэ гэж ойлгож байгаа. Ер нь бол цаашдаа одоо төрийн байгууллага, яам тамийн газар, төрийн өмчт байгууллагуудад бол ер нь цаашдаа бол төрийн нууц гэдэг ойлголт л одоо үйлчлэнэ гэсэн. Улсын хурлыг ардсан намын бүлгээс одоо энэ төрийн болон албаны нууцын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн цэцлэг өргөн байна гэдэг. Тэгээ энэ хуулиар ер нь юу шийдэж байгаа? Та тэр талаар тавьж байгаа. Тэгээ ер нь бол хуулийн үндсэн концепц болон хуулийн бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлаар арс намын бүлэг дээр арс намын дарга цогтгөрөл танилцуулга хийх юм. За одоогор бол ингээд нөгөө танилцуулга бүрийн хийгдээгүй үндсэн концепц дээр нөгөө намын бүлэг бүрэн ярилцаагүй байгаа учраас бол эцэлсэн байдлаар л ийм концепцтэй гэж шууд хэлэхэд бол одоо эрт байна. Парламент юуг ил болох уу, юуг нууц гэж үзэх үү? Энэ нууцаас хальсан учраас эн чинь байж болохгүй гэх юмчлан олон асуудлыг шийдэх бүр хэрэгтэй байдаг. Гэтэл энэ их парламентаар одоо хүртэл журмлагдаагүй. Зөвхөн засгийн газарт. Нууцаас гарах ганцхан засгийн газарт. Тэгэхэд засгийн газрыг хянах, засгийн газрыг огцруулах, засгийн газрыг томилох, засгийн газрын шийдвэр хүчингүй болгох хэмжлэн одоо бүх эрх мэдэл нь байгаа мөртлөө яг энэ нууц гэдэг зүйлтэй холбоотой асуудал дээр парламент өөрөөрөө ингээд сайн дураараа ингээд хаагаад гар хөлөө боогоц хэлгүй ингээд Каролин юу гэдэг лээ? Королло хэлээ те. Тэр шиг ингээд сууж байгаа байхгүй. Тэгэхээр парламент энэ эрх мэдлээ өөрөө олж авах хэрэгтэй. Засгийн газрыг хүлээгээ суудаг биш. Энэ одоо хууль бус байна. Энэ бол нууц болох шаардлагагүй нууц байна. Энэ нууц байсан ч гэсэн олон нийт мэдэх хэрэгтэй. Эннээс болоод нийгмийн одоо хямрал бол дараагийн олон асуудал байгаа учраас энийг ил болгох зарлах хэрэгтэй байна гэдэг дэлхийн нийтийн жишг парламентд байгаа эрх мэдлээ одоо парламент өөрөө олж авах хэрэгтэй. Төрийн үйлчлэгээний үндсэн зарчим бол ил тод нээлттэй байдал. Гэхдээ төр хинээс ч асуухгүйгээр нууцаа өөрөө тогтно. Одоо цэцгэлж байгаа энэ засгийн газар сөрөг хүчийн арчсан намынхан бол альва нууцыг бол хавтгааруулан тогтоохгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа юм байна. Засгийн газар дээр одоо боловсруулж байгаа хуулийн зөрчил дээр албаны нууц гэдэг үгийг хасгаж байгаа. Харин засгийн газар чинээр томилогдсон хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр ариун өөр юм ярьсан. За энэ одоо бичлэг нь байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг миний бие шинжсэн найруулах хэлбэрээр
бүрэн өөрчилж улсын их хурлд оруулж ирнэ гэсэн итгэл үнэмшилтэй байна. Ингэхдээ төрийн нууцын тухайтад улсын их хурл төрийн нууцад ямар нууцыг оруулах вэ гэдгийг улсын их хурл шийддэг байх ёстой. Одоогийн хуулиар төрийн нууцад оруулах гаруулах асуудлыг Монгол Улсын засгийн газар шийдэж байгаа. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь өөрөө шийдээд байгаа юм. Тийм учраас энэ нууцтай холбоотой асуудал ард түмний төлөөллийн байгууллагын улсын их хурлын хяналтаас гарчаад байгаа юм. Та бүхэн анзаарч байгаа бол төрийн нууцаас ийм мэдээллийг гаргахаар Монгол Улсын засгийн газар шийдвэрлээ гэдэг мэдээнүүдийг сүүлийн хэдэн жил үзээд байгаа. Улсын их хурл мэдэхгүй, гişүү та бүхэн маань мэдэхгүй байна. Тийм учраас би энэ нууцтай холбоотой асуудлыг хуульчлаж яг ямар асуудлыг төрийн онц чухал маш нууц гэж үзэх үү гэдэг би жагсаалтыг улсын их хурл батлах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Ийм үзэл баримтлаар би нууцын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж Монгол Улсын ерөнхий сайд танилцуулна гэсэн ийм бодолтой байна. За өөрөөр хэлбэл энэ хоёр бол засгийн газар одоо нууц тогтоож байгаа энэ эрх мэдлийг улсын их хурл руу шилжүүлэх тухай ярьж байна. Энэ концепт засгийн газар дээр одоо байхгүй байна. Тэгэхээр энэ шийдвэрийн одоо хууль зүйн дотоод хэргийн сайдын энэ хүс сонирхлыг ерөнхий сайд зандан шатар хүлээн зөвшөөрөх үгүй юу? Энэ дахиад нэг асуудал. За энэ талаар дараагийн улс төр үйл явдал парламентын ордонд дахиад яригдах үстэй. Тусгай сурвалжлага нэвтрүүлгийн төрөнд өндөрлөж байна.